Өнөөдөр төрийн ордонд Алтай дамсан доктортой байдлын яриа хэлцээ 2026 олон улсын чуулга эхэллээ. Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн 4 дахь удаага зохион байгуулагдж байгаа чуулга улсад олон улсын болон дипломат байгууллага эрдэмтэн судлаачид бодлого боловсруулагчдын төлөөлөл төрийн байгууллага хувийн хвшил иргэний нийгмийн нийт 600 орчим төлөөлөл оролцож байна. Чуулга улсад нэгдсэн үндэсний байгууллагаас 2015 онд баталсан 2030 он хүртэл хэрэгжүүлэх ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, дэгш байдлын эдийн засгийн доктортой өсөлтийг хангах 17 зорилтыг хэрэгжүүлэх талаар бодлогын түвшинд санал солилцдог хамтын ажиллагааны платформ юм а. Энэ хоёрыг одоо асуудаад арчлалын хуваагдал зөрчилдөөний энэ нэрийн үед арчлал дэлхийд даяар бас хямарч ухарч дэлхийд дахин нийт хүн төрөлхтөн дэлхийн баг бүх улсуудын дэвшүүлсэн доктортой хөгжлийн зорилтууд хүнд өндөрлөлттэй одоо сорилтуудад тулгарч байна. Тийм учраас одоо 2030 он гэхэд дэлхийн нийтээр хүрэх ёстой дэлхийн нийтийн доктортой хөгжлийн зорилт гэж нэгдсэн үндэсний байгууллагаас батлсан зорилтууд хуурс энэ бол ядуурал, авилгал, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн тэгшэрх одоо ажилгууд бүх л асуудлыг шийдэх юм том зорилтууд байна болсон. Энийг шийдэх зорилгоор одоо дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, хамтын нэмжлэг, технологийн дэвшил, одоонуудын геополитикийн нөхцөл байдлын талбарлуудыг сүүлийн 4 жил зохион байгуулж, энэ жил 4 дахь удаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хурлд бол өчигдөр бид бас энэ арчлал иргэдийн оролцоо яагаад хөвөгдөд байгаа юм бэ? Нэг яаж залруулах вэ гэдэг шийдээр хэлсэн. Өнөөдөр дэлхийн эрдэмтэд нэг Бан Ки Мун нэгдсэн үндэсний байгууллагын 8 дахь ерөнхий найрамчгийн дарга Бан Ки Мун Станфордыг сургуультай хамтраад 4 дахь удаага зохиомжж байгаа. За энэ удаагийн хурлаар бид бас ер нь арчлал, засаглал, авилга, хариуцлах бүх асуудлыг шийдэх. За энэ хүрээнд 2 дахь сешн одоо миний орох гэж AI хиймэл оюун бид хиймэл гэхээр ороод жоохон буруу орчуулсан юм шиг байна. Энэ бол захим оюун, бүтээмэл оюун одоо бол баг амьд болж ийн гэхэд хэлцдэггүй юм. Оюун бол дэлхийн нийтийн хөгжлийг тодорхойлж байна. Дата бол за энэ асуудал за тэгээд газрын баялгаа яаж артанд өргөж болох тийм л байна гэж хэлэх. Ийм зохицолоо хэлцэж байгаа. Өмнөх 2 жилд яриа хэлцээгээр гендерийн дэгш байдал ба доктортой хөгжил, инх тайван шударгас хүчрэг институт гэсэн доктортой хөгжлийн 5-16 дахь зорилгоодын талаар ярилцсан бол энэ удаа 17 дахь зорилго болох хөгжлийн төлөө улс орнуудын түншлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Доктортой байдлын яриа хэлцээний энэхүү чухал платформыг Монгол Улсын хурлын дарга ерөнхий сайд асан Зандан чатрын хамтаар санаачилсан нэгдсэн үндэсний байгууллагын 8 дахь ерөнхий найрамчгийн дарга сайхан ирээдүйн төлөө сангийн тэргүүн Бан Ки Мун олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага улам бүр чухлаар тавигдаж байгааг онцолсон юм а. доктортой байдлын яриа хэлцээ Монгол Улаанбаатар хотны Алтай дамсан доктортой байдлын яриа хэлцээ 2026 олон улсын чуулган болж байна. Энэ чуулган бол олон чухал зүйлсийг тодорхойлогч гэж хэлмээр байна. Хамтын ажиллагааны чухал механизмыг доктортой үргэлжлүүлэх нь бүс нутгийн хөгжлийн үйл явцад ач холбогдолтой. Дэлхийн олон нийт өнөөдөр ихээхэн өөр нөхцөл байдалтай тулгарч байгааг хэлэх ёстой. Доктортой хөгжлийн зорилгод бол бидний хүсэн хүлээж буй ирээдүйн учир хэрэгжилтийг эрчимжүүлэх үр дүнтэй арга хэрэгслүүдийг бүрэн дүүрэн ашиглах нь зүйтэй гэдгийг онцолмоор байна. Дэлхийд дахины амар амгалан байдлын тогтолцоог сайжруулах, тулгарч буй хүндрэл сорилтыг шийдвэрлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг чуулганаар уриалсан. Түншлэл хамтын ажиллагааны шинэ арга хэлбэр санаачлагыг гаргаж шинэлэг хандлага, хүчин чармаалтан эрчимжүүлэхэд Алтай дамсан доктортой байдлын яриа хэлцээ чухал үр дүн авчрах юм а.